Зондууд өрчлөлтөөгч асуулт асууя. За Нямбатар дарга дуудаад байхад ирэхгүй байхад нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар бол дуудаад ирэхгүй шүү дээ. Энэ засаг дарга нар буруу эрхэлсэн хүүхэд бухын үзүүнээс хатуу гэж монголчууд ярьдаг. Өнөөдөр ингээд нийслэл Улаанбаатар хотын төсвийн асуудлыг тодорхойлж байна. Гэхдээ төсөв санхүүг захин засуулж байгаа хүмүүс дүүргийн засаг дарга нар шүү дээ. Хамгийн одоо баян бүгд тэрбумтан болсон. Би энэ хэлсүүгэнд хариуцлага хүлээ. Бүгд тэрбумтангууд. Тэрбумтан чи яах юм? Иргэдийн асуудлыг сонсохгүй шүү дээ. Одоо Сүхбаатар дүүргийн засаг дарга бол 240 тэрбум төгрөгийг захин зарцуулж байна. Манай хаан уул дүүргийн засаг дарга бол 200 тэрбумыг захин зарцуулж байна. Сонгоо хайрхан бол 193 тэрбум төгрөгийг захин зарцуулж байна. Ийм тэрбумтангууд юм чи яаж ирэх юм бэ? Яаж энэ олон асуудлыг шийдэх юм? Өнөөдөр нийслэлийн иргэдийн хурлын дарга, тамгын дарга, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарыг үл хөндлөж байгаа хүмүүс яаж Улаанбаатар хотын асуудлыг ярих юм? Иргэдэг бол сонсохгүй. Өнөөдөр бид нар шийдвэр гаргадаг албан тушаалтан. Одоо энэ үер усны асуудал, одоо өвөл удахгүй хаяанд ирлээ. Утаа асуудал шийдэд байгаа юм уу? Одоо манай хаан уул дүүргийн засаг дарга гэж нэг нөхөр байна. Төсвийн мөнгөөр зүгээр тоглож байгаа. Цэд цэрэн гэдэг нөхөр. 2-3 мянган үний санал авчаад засаг дарга хийж байгаа. Одоо ийм байж болох юм. Тэгээд Нямбатар гэдэг хүн ингээл дэмжээл ах юм. Нийслэлийн одоо эрх мэдлийг дүүргүүр нь шилжүүлэл ах юм. Орон нутгийн хөгжлийн сан нийслэл дүүрг рүү яваал ах юм. Тэгээд дүүргэн шийдэж байгаа нь хаана вэ? Тэгээд галыг нь Нямбатар авдаг, эсвэл нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар юу ч хийхгүй байна. Асуудалтайгаа нүд тулахгүй байна. Иргэдэн дандаа шөмжлөн. Их хурл дээр очихоор биднийг нэг л их одоо их шийдвэр гаргадаг гэдэг. Яг өндөө дүүргийн засаг дарга нар хамаагүй их мэдлэлтэй байгаа шүү. 240 тэрбум төгрөгийг шийдэж байгаа. 200 тэрбум төгрөгийн энэ одоо хаан уулын асуудал, хот тогтчлтын асуудал, хогны асуудал, одоо энэ усны асуудал, энэ бүх асуудал чинь засаг дарга шийдэж байгаа шүү. Тэгээ ийм одоо засаг дарга нь байхгүй байхад бид нар энэ ингээд ухаалаг юм яриад дүүргийн нийслэлийн төсвийн тодтголын асуудал яриад хэн хариуцлага үлээх? Энэ солигддгүй болцсон юм уу? Энэ засаг дарга нар сольж болно шүү дээ. Улс төрийн акций нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар бол санал гаргадаг, хяналт гаргадаг, төсөв санхүүтэй холбоотой мэдээлэлтэй танилцах бүрэн эрхтэй. Нутгийн өөрөө өдөртөх байгууллагын дээд түвшний эрх мэдэлтэй хүмүүс бид нар. Тэг биднийг хүндлэхгүй шүү. Тэгэхээр иргэдэг бол бүр тоохгүй гэсэн үг байхгүй. Тэгэл нэг тахилга овоолго болохоор очиод уул бовноосоо дээшээ харагч чадахгүй өндөр зарчаал. Энэ одоо цэрэн одоо ажиллаа өгөх хэрэгтэй. Эсвэл алдар жавхлангаар нь ажлыг хийлэг. Гэхдээ ийм гэж ус төрчих гээд бол ус төрж болно шүү дээ. Энэ чинь нийслэл Улаанбаатар хотын дээд байгууллагыг хүндэлж чадахгүй шүү дээ. Тэгээ өвчтөн бол өсөө ажиллаагүй өвчнөө эмчлүүлэлтэй. Тодорхой шалтгаан байгаа юм уу? Найр наадам хийсээ явж байгаа байхгүй. Өнөөдөр наадмын урдл өдрүүдээр бид нар хуралдаж байгаа. Үер усны асуудал болоход тэд нар яах юм? Өнөөдөр дүүрэг бол өөрөө онцгой байдлын бүх хариуцлагыг дүүргийн засаг дарга өөрөө манлайлж оролцдог. Тэгээ энэ дэр нэг асуулт байна. Хаан уул дүүргийн 12 дугаар хороон дээр иргэдээс маш олон гомдол саналууд ирж байгаа. Яагаад гэвэл энэ бороо усны асуудал болоход маш олон хүмүүс тэнцээ үер ус амнаас эд хөрөнгөөр хохирж байгаа. Энэ дээр энэ төсвийн тодтолтоор орох боломжтой байна уу? Тэнд байгаа нэг 8,000 иргэний эрх ашиг хамгаалах төсөв санхүү өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод байна уу? Тэр бололцоо байгаа юу? Энийг хангаж өгч чадах уу? Энийг асуултыг асууч. За, гандлага хариулъя. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гандлага. За нийслэлийн засаг дарганы хамаа газрын хөрөнгө оруулалт хэлтсийн дарга гандлага байна. Зундууд орж төлөөлөгчийн асуултанд хариулъя. Зундууд орж төлөөлөгч маш чухал асуудлыг хөндлөө. Хаан уул дүүргийн 12 дугаар хороо суурьшлийн бус туул голын орчмын үерийн хамгаалтын барилга 2021 онд зураг төсөв нь хийгдсэн байдаг. 5.9 тэрбум төгрөгөөр маглагдсан. Маш чухал үерийн байгууламж барих шаардлагатай бүс нутаг байгаа. Энийг одоо төсөв өргөн барьсан хороо болон бүлгийн саналаараа хэлэлцээд төсвийн додтолд суулгах боломжтой гэж
тамгын газрын зөвсөл үзэж байна. Тодруулга зундууд өрчлөлөгч. Бас нэг юм байгаа. Одоо ингээд Улаанбаатар хотын энэ гудамж талбайг аятайхан болгоод яваад байгаа. Тэгвэл энэ Цуслангийн байшин, энэ байршил, за энэ одоо яармаг, бэлэг, сэлэх энэ хавиудын бордюр чинь бүр өмхөөрөд унаад хогонд идэгдээд энэ бүр асуудал болчлоо. Энэ тамгын газар удирдлагууд энэ дээр онцгой анхаараач. Тэнд байгаа гэр оролт юм уу эсвэл одоо цуслан дээр байгаа хүмүүс иргэд биш, зөвхөн хотын бүсэд байгаа тодорхой хэмжээний эдийн засгийн хувьд гайгүй бололцоотой хүмүүстэй ингээд бүх юмын зас сайжруулад байдаг. Тэр захын хорооллууд байгаа иргэдийг орхитуулж болж байгаа юм уу? Энэ дээр одоо тодорхой асуудлыг шийдээд тэр замынх нь засаад энэ бордюрын шинжлэх зөв зүгээр байгаа бордюрыг засаад идэг. Тинчээ бүр өмхийрсэн идэгдсэн бордюруудад ядчих л тоо. Нэг иймэрхүү өнгөөр харьцдаг одоо энэ хандлага одоо зогсоомор байна. Дарга нараа. За санал хэллээ. Энэ өмнөх хуралдаан дээрээс дүүргийн бүх цэцэг дарга нарыг хуралдаан дээр албан ёсоор суулгая гэдэг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн санал гараад санал хураалгаад бүгд 100%-аар дэмжсэн. Өнөөдрийн хуралдаан дээр дүүргийн цэцэг дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж явах хэрэгтэй. Алга байна. Тэг ялангуяа энэ одоо төлөөлөгч биш засаг дарга нар ялангуяа энэ хуралд суух хэрэгтэй. Сүхбаатар дүүргийн цэцэг дарга Алтан гэрэл байна уу? Орны үнэн байна уу? Даваа талын орлогч, амгалан дарга, эдгээр хүмүүстэйг хариуцлага тооцсон. Өнөөдөр хаан уул дүүргийн цэцэг дарга цэрэн ирсэн байна. Бахангаа дүүргийн цэцэг дарга байна. Чөлөө авсан. Ингээ ерөөсөө байхгүй. Энэ төлөөлөгчдийн гаргасан саналын томьёолоор цаашид бүх ээлжид болон ээлжид бус бүх хуралдаан дээр дүүргийн цэцэг дарга нар суунаа. Хэрвээ энэ хуралдаан дээр суухгүй болвол хурлаас албан бичиг цэцэг дарга төргүүлээд цэцэг дарга нь хамгийн газар холбогдох арга хэмжээг эдгээр цэцэг дарга нарт авч хариуцлага тооцож ажил. Нэг бас албан ёсоор үүрэг болгож нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн гаргасан санал нийслэлийн Улаанбаатар хотын иргэдийг төлөөлж байгаа энэ иргэний байгууллагын үүрэг гэдэг бол хамгийн дээд үүрэг шүү. Энэ бол биелэгдэх ёстой чиг үүрэг гэдгийг энд бас онцгойлж хэлье. За ингээд зундууд өршлөлөх санал хэлж дууслаа.